Дэлхийн монголчуудын эмнэлэг радио 88-ны гурван дээр суугаад харуулan сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахиалдахыг 7 нүгүрийн даваагаас баасан гарагийн ягийн цаг мөчөөд радион 3 дугаар студиэс сонсдог урлаг нэвтрүүлэг маань урлагийг мэдрээ гэсэн үрэйтаагаар шууд үрдэг. Яг Улаанбаатар хотод 16 цаг 12 минут болсон өнөөдөр 2025 оны 3 дугаар сарын 19-ний лав гарагийн сонсдог урлаг нэвтрүүлэг за сонгодог урлагийн булангаараа хүрэхэд бэлэн болсон байна. Студид хөтлөгч Анжгаа гэрлээ за найруулагчаар Гамболдын ангараг нар айлж байна. Өдрийн мэнд хүргэе. За өдрийн мэнд хүргэе. За нэвтрүүлгийн хамтран айлгчаар Wellness-ээр Wellbear Shop-оос Wellbear Shop цэгийн за мөн Better for All гэсэн үрэйтаагаар зэтгий гар утсаараа Mobicom хамтран ажиллаж байгаа. Баярлалаа. За баярлалаа. За өнөөдөр 5 гарагт хоёулаа бол сонгодог урлагийн цаг гэдгээр киноны сонгодог хөгжмөнүүдийг сонсож байгаа тийм үү? За өнөөдөр миний мэдээлэл эрхэлнэ. Эхлээд дуугаар хөгжмөө сонсч тийм ээ. За тэгээ. За. Яаштай те яг ямар киноных гэдэг нь мэдгүй. Гэтэл энэ кино л эхлээд байгаа юм шиг байна. За энэ бол алдарт Индиана Джонс гэдэг цувралын гол хөгжмөнөө. Индиана Джонс гэдэг цувралын гол хөгжим. За өнөөдөр бол энэ алдарт адал явдлын эрэлчин Индиана Джонсын франчайз буюу энэ чинь нэлээд олон цуврал гарсан. Энэ киноны хөгжим хүүхдүүгийн талаар ярихаар бэлтгэсэн юм байна. За анх 1981 онд комик ном хэлбэрээр гарч ирсэн Индиана Джонс цуврал нийт 5 бүрэн хэмжээний кинотой. Нэг цувралтай өөр ингэсэн албан ёсны сэдвчилсэн паркуудтай байсан. Индиана Джонс гэсэн парк байдаг. Кинонд доктор Хенри Уолтон Индиана Джонс Жуниор гэх археологийн профессор тохиолдсон адал явдлуудыг маш сонирхолтойгоор өгүүлдэг. Цувралын хамгийн сүүлчийн анги нь 2023 онд Индиана Джонс ба Хов тавилангийн хүрд нэртэйгээр гарсан. Бүр 23 онд уу? Тийм. Яг нөгөө нэг хэнийг энэ ч одоо Harrison Ford гол дүрдэн тоглодог мөн тийм. Би бол тэр нэг сармучингийн толгой молгоо идэд штэ тийм нэг юм Аз бацаангүй гэдэг. Тэгсэн чинь тэр нь бүр сүүлд Оскарын шагналт мангал аваад байдаг тийм. Тэгэхээр би бол бүр хамгийн баг анхных нь ангийг үзээд байгаа юм уу хээш. За 23 онд Индиана Джонс ба Хов тавилангийн хүрд гэдэг энэ кинонд бол Harrison Ford-ыг зарим тохиолдолд нь бол бүр компьютер графикаар хийсэн шүү. Бүрүү? Тийм тэгэхгүй бол манай хүн чинь хөгшөрсөн. Бас нөгөө залуугийн шиг зүгээр шатгууд хийгээд чадхааргүй болсон. Тийм. Анхны анги нь 1981 онд гарч ирсэн. За тэгээ араас нь 4 чанга гарч дэлхийд даяар Индиана Джонс гэдэг нэрийг маш сайн мэддэг болсон. Цувралын 2 дугаар анги нь Сүрлийн сүм нэртэйгээр 1989 онд гарч байсан. За энэ киног нь чи үзсэн гэсэн үг. Сүрлийн сүм дээр тэр сармагчингийн тарих марх хитээд хүний нүдтэй шүлмөл угаад тэгээд нэг бацааг үгээд байдаг, цаг үгээд байдаг. За. Тийм. 2024 онд болсон дуудлага худалдааны үеэр гол дүрийн жүжигчин Harrison Ford-ийн өмсөж байсан бүрхэн малгай дуудлага худалдаагаар хагас сая орчим фунт стерлингээр зарагдсан байдаг. За. Нэг гоё юм малгайтай шүү дээ. За Сүрлийн сүм ангид сүм киноны яг энэ ангидтан зориулаад тусгайлан хийсэн бор өнгийн эсхийн малгай Лос Анжелес хотод болсон дуудлага худалдаагаар 630 мянган Америк доллар буюу 487 мянган фунт стерлингээр зарагдсан. Адал явдлын эрэлхийлэгч археологч Индиана Джонс киноны ихэнд хамтрагчдынхаа хамтаар сүрсэн онгоцноос өсөрч байхдаа энэ малгайгаа өмссөн байгаа нь харагддаг. Түүнчлэн 1984 онд дэлгэцнээ гарсан уг кинонд Harrison Ford-ийн орлон тоглогчоор ажилласан жүжигчин Дин Франдини энэ малгайг эзэмшдэг байж л дээ. Тэгээ 2023 онд нас барсан Дин Франдинигийн хувийн цуглуулгын дунд уг малгай нь байж исэн. Дуудлага худалдааны Prop Store
ордны мэдээлснээр бол булга мэт өнгөтэй энэхүү бүрх малгай нь Индиана Джонсын эхний анги дээр гардаг малгайн шинжилсэн хувилбар нь. За. Тий. Лондон хот дахь Herbert Johnson компанид ойсон уг малгайны дотордолд алтан шаргал өнгөөр IJ буюу дүрийн нэрийн эхний хоёр үсгийг нь ойж шивсэн байдаг юм байна л да. Индиана Джонс гэдгийн IJ. Гиснээс энэ сүрдлийн сүм кинонд Индиана Джонстай 13 наснда хамтран тоглож байсан жүжигчин Кэхо Кван гэдэг нөгөө хүүхэд. Тэр бол саяхан 2023 онд Алтан бөмбөрцөг Оскарын наадмаас шилдэг туслах дүрийн шагналыг хүртсэн. За харин 2 дугаар ангийг нь алдарт Стивен Спилберг найруулсан. За тэгээд тэр бол энэ Кэхо Кван гэдэг залууг дуудаж ирж тоглуулсан гэсэн үг шүү дээ. Найруулагчийн хувьд. За тэгээд Стивен Спилберг, Кэхо Кван хоёр бол Алтан бөмбөрцөг хүртсэний дараагаар Америкийн кино хөрөлгийн үдийн зоог дээр таарсан. 78 настай Спилберг, 53 настай Кван гэсэн үг. Кэхо Кван тайзан дээр гарч үг хэлэх үеэрээ алдарт найруулагчийг онцгойлон дурдсан байдаг. За. Би анх хаанаас эхэлснээ хязгаарч мартдаггүй. Хэн надад анхны боломж олгосныг үргэлж санаж явдаг. Өнөөдөр Стивен Спилбергийг энд харсандаа маш их баяртай байна. Ноён Стивен, танд маш их баярлалаа. Би Индиана Джонс ба Сүрдлийн сүмийн дүр сонгогдож жүжигчний гараагаа эхэлсэн маш азтай санагддаг гэж ингэж хэлсэн байдаг тайзан дээрээс. За тэгэхээр Индиана Джонс бол кино олон хүүхдүүдэд археологч болох урам зориг өгөө зогсохгүй бас Холливуудад данстай болсон жүжигчний карьерийг бас эхлүүлж исэн байна. Индиана Джонс франчайз цувралыг алдарт оддын дайн франчайзын төслийг санаачлагч, найруулагч Жорж Лукас анх санаачлаа зогсохгүй одоо ч киноны эрхийг нь Лукас фильм нь хариуцж идэв юм байна. За. Тий. Цувралын 5 ангийн бүх хөгжмийг Америкийн хөгжмийн зохиолч Джон Уильямс бичсэн. Тухайн анги бүр дээр үйл явдалтанд тааруулсан хэмнэлттэй аяыг зохиохоос гадна Индиана Джонс гэдэг цуврал хүмүүст хоногшин танигдахад Джон Уильямсын энэ хөгжим их нөлөө үзүүлсэн гэдэг юм лээ. За саяны хөгжмийг сонсоод хүмүүс шууд Индиана Джонс гэж боддог. Ягаад гэвэл энэ ая бол бүх ангиуд дээр нь гардаг. За эхлэл дээр нь одоо юу гэдэг юм хүмүүсийн нэр явдаг шүү дээ. Тэр үрдний явж идэг. Джон Уильямсын хувьд өмнө нь ярьж байсан оддын дайн цуврал мөн Харри Поттерын цувралын хөгжмийг бичснээр алдартай. Оддын дайны цувралын хөгжим энэ Индиана Джонсын хөгжим хоёр нэрээ төстэй юм шиг санагчлаа гэд нэрээ. За сүүлийн анги бол хувь тавилангийн хүрд кино 2023 онд нээлттэй хийсэн. Бокс офисоос 384 сая долларын орлого олсон байдаг. Харин 78 настай Харрисон Форд Индиана Джонс киноны 5 дахь ангийн зураг авалт дээр мөрөндөө бэртэл авсан тухай Walt Disney компани мэдэгдээд зураг авалт завсарлаж магадгүй гэсэн мэдгдэл хийгээд нэлээд юм болж байсан юм байна. Настай уран бүтээлчийг адал явдалт кино тоглуулах нь тиймч таатай шийдэл байгаагүй. Өндөр настай жүжигчнийг аллаа гэх мэт маш олон шүүмжлэлт дагуулж байсан ч гэсэн кино нэлээд өндөр амжилт олсон. Индиана Джонс кинонд Портос гадна Мэдс Миккелсен, Бойд Холбрук, Фиби Уоллер-Бридж зэрэг жүжигч тоглосон. Харин Логан Ферраригийн эсрэг Форд киног бүтээгч Джеймс Mangold гэдэг найруулагчаар ажиллаж байсан бол өмнөх ангиудыг бүтээсэн Стивен Спилберг энэ удаа продюсераар нь ажилласан. Тий. За Джон Уильямсын хувьд 5 дахь ангийн хөгжмийг түрүүн хэлсэнчлэн мөн бичсэн. Гэхдээ энэ удаагийнх бол өөрийнх нь хувьд сүүлчийн хөгжмийн бүтээл байх болно гэдгээ мэдгдсэн. Яагаад гэвэл энэ хүн маань энэ жил 93 настай хүн. За. Тий, хөгжмийн зохиолч бол 91 настайдаа Индиана Джонсын сүүлчийн ангийн хөгжмийг бичсэн гэсэн үг. 91 настайдаа яа. Энэ том франчайзын хөгжмийг бичээл сууж ийн гэдэг бол ховтой юм да хүн нэрээ үнэхээр ховтой хүн гэж юм л гэдэг баг. Ингээд сүүлчийн хөгжмийг нь бичээд Джон Уильямс албан ёсоор тэтгэвртэй гарсан юм билээ. Цувралын 4 дахь анги нь Индиана Джонс ба Болор гавал нэртэйгээр 2008 онд гарсан байдаг. За энэ бол бас супер кино болсон шүү. Энэ Болор гавал бол Тусканын оргил хэсэг болсон цөмийн төслийн дэлбэрэлтийн үеэр Индиана Джонс хөргөгчөнд орж ам аврагддаг. Маш хүчтэй дэлбэрэлтийн үеэр
хот тэр чигээрээ сүрэх боловч хөргөчөнд орж амьдсан Индиана ганцаараа амьд үлддэг. Энэ мэтийн дэлбэрэлтээс хөргөч нь хүнийг хамгаалж аварч чаддаг нь үнэн боловч Индигийн ямар ч бэртэлгүй гарч чадсан нь учир дутагдaltaй гинэ. За. За кинон дээр юм байна. Тэр байтугай юмнаас л амьд гарч болдог шүү дээ. Тэр байтугай Карибын нэгэн дээрэмчин дээр чинь өгсөн хүн буцаад амилчдаг үстэй. Тэ. Ядчил тэр хүзүүгээ хуугалж бэртэх ёстой боловч зөв зүгээр босоод явчих нь үнний говьс хэрэг болсон гэж одоо ингээд шүүмжлэгчд хэлээд бичээд. Хүүшээ энэ хөргөчн дотор нь хааникэн байж байна хаагаад. За мэдээж кино болохоор эн чинь баг зэргийн дэгсдүүлэх явдал байж болох ч гэсэн хитрхи дэгсдүүлсэн буюу бодит үнний говьс ингээд кино бас хөөрхөн шүмжил авчихсан. Ер нь Индиана Джонсын кинонууд дээр бол хүмүүс дандаа тэгдэг. Наад чинь боломжгүй амьдрал боломжгүй ийм юмнуудыг ингэдэг нэтээр та нар наад Харрисон Форд гэдэг хүн чинь ямар бурхан байгаа биш магаа биш гэдэг ийм шүүмжлэлүүд гарч идэг. Тэгсэн мөртлөө Том Крузийн амар юмнууд дээр тийм гардаггүй. Үнийг бас царайгаар нь ялгаж байгаа юм. Ялгаж ярьцаад байгаа юм. Том Круз ч бүр онгоцноос зүгдээд явж байгаа те наад чи боломжгүй гэж болж болно шүү дээ. Тэгэхэд тэгдэггүй гэж байгаа шүү. За иймэрхүү мэдээллүүд хүргэе да. Тэгээ өнөөдөр та бүхэндээ Индиана Джонс цовруулын одоо гол хөгжмийг бол хүргэлээ. Ингэнэ 91 настай хүн хөгжим зохиод байна. Тэгтлийн ас өчигдөр ангараг гэрлийн эгчийг амьд сэрүүн дээр нь хатны дүр тоглуулмаар байна гişгэнэ. Ангарагт бол би чи амар хөгшүүн шүү дээ ер нь бол. Ангараг чинь бүр 10 жилийн өмнө энэ хүний хөгшин гэж харж байсан юм шүү дээ. Рас олмын Харрисон Форд дөнгөж саяхнаас баг саг саажилт өвчин нь хүндэрч байгааг илүү биеийн сайнгүй байгаа гинэ. Энэ Индиана Джонс дүрийг монголоор аялсан Америкийн судлаач Рой Чампион Анриос сэтүүлсэн дүр гэдгээ гинэ. Гэж ярьдаг. Яг гэвэл Рой Чампион Анриос бол өөрөө тийм бас адал явдал дуртайгаас гадна өөрөө тийм юу хүн байсан гэсэн. Бас юм одоо нөгөө нэг хөнгөн шингэнтэй ер нь тийм мондог хүн байсан. Тэгээд хаширч нь бол нөгөө Монголоос олдсон алдартай динозаврын олдурууд юу гэдэг Монголын динозаврын өвийг бол дэлхийд нээж гисэн үнж гэж хэлж болно. Мэдээж бас зөндөөгч авч явсан л байх л та. Зөв. За үнэхээр сонирхолтой байлаа. За манайхаа одоо ингэн хамтран аялагч танилцуулсны дараа би ямар киноны хөгжим ярьж өгөх гэж байгаа гэж. Йоо, за манай бид нар бол нөгөө нэг Crashland бид нар зөвөр энгийн хараараар Crashland гэж ярьждаг. Crashland on you гэдэг гохгүй юу? За үзсэн хүмүүс нь ороод ирээ. Нөө Солонгосын нөгөө нэг супер Монгол зураг авалтын хийсэн гэдэг. Яг та талтай үзээгүй сте. Би яг үзээгүй. Би таньдаа гоё ярьж өгнөөсэй. Гэхдээ бүгднгийн нэр тэр чаа. Ерөнхийд нь ингээд гоё голчлоод ярьж өгнөөсэй. Үнэхээр гоё. Нөгөө нэг баажи хүртэл уйлсан шүү дээ үзээд. Баажи? Танаа найз уу? Цог инээдэг найз ч нөө? За хамтран ирж байгаа мэдээллийг өргөе. Улаанбаатарт 16 цаг 25 минут болсон. За нэвтрүүлгийн маань хамтран аялагчаар Wellness-ээр Wellbear Shop цэгийн хамтран ажиллаж байна. За Wellness-ийг Wellbear Shop-оос гэдэг нь өөрөө маш олон утга санааг давхар агуулж байгаа юм байна. Эрүүл байх нь өөрөө wellness. Гоо сайхан байх нь wellness. Сайхан арьстай байх нь ч wellness. Тиймээс wellness-ийг Wellbear Shop-оос гэдэг нь бол эрүүл мэндийг, гоо сайхныг, сайхан арьсыг ч гэсэн Wellbear Shop-оос л та бүхэн аваарай гэсэн ийм утгыг илэрхийлж байгаа юм байна. Одоо бид нар нөгөө нэг эмэгтэйчүүд голцсон ингээл дотроосоо ч гаднаасаа ч гэрэлтий гээл тэгдэг шүү дээ. За тэгэнгүүт мэдээж дотроосоо гэрэлтгийн тулд яг хөө зарим тохиолдолд сэтгэл зүй илүү дотогшоо EQ чиглэсэн юм ярьж байгаа боловч дотроосоо бид нар одоо жишээлбэл ашигтай бактери ууж гид цодоодоо эрүүл байлгах ёстой. Гаднаасаа тэгэнгүүт үс арилгааныхаа бүтээгдэхүүнийг ч юм уу гоо сайхныхаа бүтээгдэхүүнийг хэрэглээд бас гоё гэрэлтэж явах ёстой. Тэгэхээр яг энэ бүгдийн зогслуулсныг Wellbear Shop оруулж одоо ер нь бол оруулж ирж байна л гэсэн үг. Нэг дор аваад ирсэл гэсэн үг. Яг үнэ. За гэхдээ Wellbear чинь одоо дөнгөж байгуулагдаж байгаа юм бол биш. Бүр нэлээ олон жилийн өмнө бараг намайг радиод орсны дараахаа 18 оноос ч анх манайхтай хамтарч ажиллаж эхэлж исэн байхгүй юу? Тийм. Тэгээд эднийх чинь Шангрила дээр офис нь байдаг байсан. Тэгээд дандаа ингээд нөгөө нэг гоо сайхны худалдаанууд
олцсон ингээд том дэлгэрүүдийн би нэг давхарт ч юм уу байдаг штэ тий. За байдаг байсан бол одоо бүр Velvet Shop гэмэн гээд захиалгаар та хүссэн газараа хөргүүл авах боломж Монгол Улсын хаанч QR уншуулад орж болох ийм гоё боломжийг гаргачаад байгаа байхгүй юу? За Velvet Shop гэмэн сайт нь албан ёсоор ус арчилгааны Vela, Londa, Nyox-ийн брэндүүдийг оруулж ирдгийг бол та бүхэн одоо мэддэг болсон. За энэ бол тэ бүтээгдэхүүн ус арчилгааны бүтээгдэхүүн гингүүд бидэрт хамгийн ихэлж санаанд ордог хитэн брэндүүд нь бол баг эднэр штэ. Тийш тэгэл ингээ бодохоор тийм болтол нь бидэрт хоногшуулж чаджээ бас. За тэгэхээр та 77 11 71 71 гэдэг утаснаас илүү дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. 77 11 71 71 тэгээд Velvet Shop гэмэн гэдээ орох боломжтой байгаа. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар Wellness-ийг Velvet Shop-оос Velvet Shop гэмэн хамтран аярлаж байна. Баярлалаа. За баярлалаа. За сонсдог хурлын нэвтрүүлэг радиогийн 3 дугаар студиэс урлагийг Мэдрик Сурайтаагаар за сонгодог хүчмийн болонгаараа шууд хүрж байгаа. Ингээд бүгдээ хамтдаа Crashland-ийнхаа дог лав сонсцгоноо. 당신 내게 드릴게 마음을 드려요 받은 게 많아서 마지막 그대에게로 건네면 자 ямар гоё юм бэ гэдэг аахгүй юу. За манайха угаасаа бүр сэтгэлдээ бичиж эхэлчих. Үнэхээр гоё кино дахиж үзсэн баажигийн уйлдэг кино шүү дээ. Дазархаа хайртай хайр үрмээр драма шуугаас одном дарж оюун цэцэг бичсэн байна. За энэ ерөнхийдөө бол нэг үйл явдлыг ингээд бацах юм болно шүү дээ тий. Залуу нь одоо хойд солонгосынх хүүхэн нь өмнөд солонгосынх. Тэгээд нэгдүгээр анги дээр болохоор зэрэг нөгөө уулан дээрээс нисэж одоо шүхрээр бууж байгаа. Тэгээд салхи гараад тэгээ ингээд арчсан солонгос буучдаг аахгүй юу? Хүүхэн нь үү? Ингээд энэчнээс бүх үйл явдал эхэлдэг аахгүй юу? Тэгээд энэ хоёр чинь дурлалцаад энийгээ явуулах гэж бөө юм болоод тэгээ сүүлдээ нөгөөдүүл нь өмнөд солонгост ирээд тэгээ хүүхэн буцааж явуулах гэж бөө юм болоод тэгээд хамгийн гоё оргил хэсэг нь ингээд нөгөө энэ хоёр чинь ингээд уулзах чадахгүй шүү дээ. Тэнгүүдээ ингээд Швейцарт ингээд уулзах боломжтой. Тэгээ ингээд нэгийгээ ингээд хүлээж байгаа байхгүй юу. Тэгээ ингээд тэр уулзж байгаа тэр агшин бүр үнэхээр nice заяа. Тэр манай вакцал дээр авсан чинь тэр Швейцарт уулзаад байгаа юм уу? Үгүй ээ. Нөгөө нэг юу гэдэм бэлээ штэ. Арчилсан солонгос Монгол хоёрын хөгжил одоо баг нэг төвшөнд яваад байгаа мó хайшээ. Тэгээд тэр тэнд гарч байгаа зургийг манад авсан. Арчилсан солонгос гэж бодчих. За. Тэгэхээр өнөөдөр өмнөд солонгос Азийн орнуудаас халиад дэлхийн хэмжээний супер хит зураг болсон Crashland on You буюу марзнаар орчуулах юм бол осолдоод чам дээр очихлоо гэдэг солонгос олон анги киноны дог онцолж байна. За энэ кино өөрөө 1950-ад оноос хойш гал зогсоох хэлэлцээртэй байгаагүй буюу хоорондын дайн нь албан ёсоор дуусаагүй хоёр солонгос улсын одоо залуусын хайрын харилцааг харуулдгаас гадна мөн бодит амьдрал дээр биелсэн хайрын түүх буюу гол дүрийн хоёр жүжигчин маань бие биедээ дурлаж хайрлсан ийм онцгой үйл явдлын эзэн болсон. Энэ гол дүрийн хоёр жүжигчин хоорондоо суусан юм байна. Энэ киноны дараа суугаад хөрхөн хүүтэй олоод бүр сүйдийн майдын болсон шүү дээ өстө нэрэ. За 2019 хоёр дүү аз жаргал хүсье та. Гэвь би тэгсэн чинь айгүй хүчтэй. Би болохоор яг энийг эд тэр ковид үеэр хүчээ аваад ингээл бүх үзэл бөө юм болоод манай охин чинь бүр утсаараа үзэл уйлал нэг инээгээл заяа. Тэгээд би бөө юм болж байхад нь би яг үнэндээ тоогүй. Тэгээ байж хаад нэг хийц хүрдэг штэ бид нар ээлж амралтаар ч юм уу эсвэл нэг олон хоногийн нэг юм баяр ёслолын үеэр би бол нөгөө нэг хийц хүрээл нэг гэртээ нэг хит хоногоор ингээд ийшээ чарж нэвтэл тийшээ чарж нэвтдэг штэ тий. Яг тэр үеэрээ ингээ үзээ би ч юм бүрстэн. Нус нулимстайгаа бололдоо дайлангаа алдсан штэ бүр хизээ шимшиг болсон.
За 2019 оны 2 дугаар сарын 14-өөс эхлэн Валентинаар эхэлсэн байгаач бас нэг гоё. 2020 оны 2 сар хүртэл нийт 16 ангин цацагдаж дууссан. Тэгээ өнөөдөр ч гэсэн та хэрвээ хүсвэл Netflix руу ороод энэ киног үзэх боломжтой байж байгаа. Оо за. TVN сувг энэ киног эрхлэн гаргасан. Тэгээ харин энэ цуврал TVN сувгийн түүхэн дэх хамгийн их үзэлттэй кино болсон бол Өмнөд Солонгосын бүх цаг үеийн хамгийн их үзэлттэй цувралуудыг 5 дугаар байранд нь жагсдаг. За 1-р байранд нь гэрэлсэн хүмүүсийн ертөнц гэдэг хайр дурлал араар тавилтаа кино орсон байдаг бол Crash Landing-ны цувралын араас 6-р байранд нь бидний сайн мэдэх Дурсамж 1988 кино жагсан байт юм байна. За киноны гол дүрд нүдэрээ нээсэн хөөрхөн жүжигчин Сон Инжин болон өндөр царайлгаар алдартай Хью Бинар тоглосон. За жүжигчдийн хувьд өмнө нь 2018 онд цацагдсан Хилцэл кинонд хамтран тоглож анх танилцаж байсан бол удаачгүй хоёр солонгосыг зангидсан хайрын түүхийг өгүүлэхийн цувралдаа тоглосноор тэдний бие биенээ сонирхох, шохоорхох, татагдах мэдрэмж нь бүр их нэмэгдсэн гэдэг юм байна. За энэ хоёр хосын маань гэрлэлтийг бүр 100-ны гэрлэлт гэж солонгосын хэвлэлүүд бол нэрлэж байсан. За энэ 100-ны хамгийн сэтгэл догтлом хурим 2022 оны 3 дугаар сарын 31-нд болсон. Энэ хоёрын өмнөх хамгийн цуута хурим чинь нөгөө нэг бүгдийн киноны нөгөө нэг хүүхэн байдаг штэ. За. Тэр хүүхэн тэгээд нөгөө нэг хинтээ гэрэлсэн штэ. Нөгөө нарны үр сад дээр тоглодог залуутайгаа нарны үр садыг үзсэн үү? Нарны үр сад нь болохоор нөгөө залуун цэрэг эмэгтэй нь болохоор эмч байхгүй юу. Тэгээд энэ хоёр чинь нөгөө инхийг хамгаалах юмар нөгөө дэлхийн нэгдсэн үндэсний байгууллагаар ингээд бас нэг тийм судаа мудаа шиг улсад очоод тэгээ хойлоо ингээд танилцаа тэгээ бас хайр дурлалтай болоод энэ киноныхаа дараа тэр хоёр гэрлээд бас бөөн шууган болсон байна. Би энэ олон актуудыг нэрнгээсээ маш муу үзсэн. Би Чангумыг л мэдчихэж. Тэс цагийг мэдчихээг. Гэтэ тэр одоо юу үеийн одоо цувралуудаас одоо энэ гарч байгаа цувралууд бүр ерөөсөө уйд байхгүй заяа. Айгүй гоё болцсон шүү. За цуудаа хоёр хосын гэрлэлтийн тухай мэдээ Өмнөд Солонгос төдийгүй хөлийн чандад чууган дэгдээсэн хурим хаана болох юм. Сүйт бүсгүй ямар даашин зөмсөх юм. Хинхэн зочноор урагдсныг хүн бүхэн бол сонирхож байсан. За нөгөө бүсгүн ээж болохоор 12 сая вооны үнэтэй хурмын бэлэг худалдаж авсан тухай хэвлэлээр шугажсэн. За тиймээс ер нь бол хурмын ерөнхий зардал хичнээн тэр вон болно гэж бас хүмүүс таамаглаж байсан. За ингээд Сон Инжин Хёнбинаар Сөүл хотын Гуанжон Донг дэх Grand Walker Hill гэдэг зочид буудалд орон нутгийн цагаар 11 цагт хурмаа ийсэн юм байна. Энэ хоёрын насны зөрөө хол уу? Гайгүй штэ. Гайгүй. Үйдүү юм уу? Ер нь гайгүй. Арай л ойролцоо. Тэд хурмын зочдод урилга гардуулахдаа хурмын нууцыг бол хадгалахыг хүссэн байгаа. За Grand Walker Hill буудлын гэрлэх ёслолын танхимыг хурим ихэд хамгийн сайхан газар гэж угаасаа ярьдаг юм байна. Тэгэд энд хурмаа ийсэн. За тэгээ хуримнасаа удаачгүй анхны үгтээ хүлээж байгаагаа Instagram-аараа дамжуулан зарласан байдаг. Одоо харин хосууд маань хөөхөн хүүтэй болсон. За одоо хамтран айлгч ярьсныхаа дараа дууныхаа түүх рүү орцгоё манайхаа. За. Улаанбаатар хотод 16 цаг 36 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар Better for All гэсэн урайтаагаар зэтгий гар утсаараа Mobicom хамтран ажиллаж байна. За Mobicom бол ийм тоглоом тоглодог залуучуудад илүү их таарад байгаа, их таалагдаад байгаа. Ийм орчин үеийн залуучуудад зориулсан технологийн дэвшлиг хүн бүрд хүргэх ийм зорилготой ZTE брэнд гэдэг энэ утаснуудыг бол цувралаар танилцуулж байна. Өнөөдөр бид нар та бүхэндээ ZTE Blade A75 5G дэмждэг энэ гар утсыг одоо танилцуулах гэж байна. Энэ бол одоо худалдаанд бол яг зарагдаад бэлэн ирсэн зарагдаж байгаа утас. За жишээлбэл би одоо ингээд селфи ихтэй одоо өнцгөө олдгоо ч гэдэг юм уу. Ер нь жоохон муу. Ер нь бол муу. Зураг мураг авах талдаа. Тэгэхээр энэ утас маань бидний өдөр тутмын хэрэглээг хэлбэрчилж өгөх нь илүү ухаалаг, хурдан болгох энэ гар утас маань 50 мегапиксел хүчин чадалтай. За хиймэл оюун ухаанд суурилсан ухаалаг камертай. За энэ камерын давуу тал нь чанартай, мөн мэрэгжлийн байдлаар дарсан юм шиг зураг авах боломж бүрдүүлдэг байгаа байхгүй юу? За зураг засахад ч гэсэн маш хялбар гэдгээр онцлог. Одоо зураг застдаг програм эдгээр нь бол энэ утсандаа тааруулаад бүр гоё ирдэг болсон юм байлаа шүү дээ. Тэгээд энэ өөрөө ухаалаг камер чинтэй ингээд
Одоо жишээлбэл чиний ингээд өөр өнгийн юмнууд байна шүү дээ. Донк гэж бүтэн селектлээд аваад засч масч болдог. Өнгийг нь өөрчилж болдог гэдэг. Бүр супер болсон юм байлээ. Үнэхээр супер болсон. Тэгээ одоо энэ 50 мегапикселийн хүчин чадалтай гэдэг чинь бол тэ маш чанартай, маш том зургийг өөр дээр хадгалж ийн гэсэн юм шүү дээ. Тэрийг засаад тэ угаагаар гаргаад тавьсан ч болохоор. Яг үнэ. За тэгээд манайхан Mobicom-ийнхаа 2222 руу залгаад илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Тэгээд 1 жилийн хугацаанд дэлгэцээ өнгөөс төлөвлөх боломжтой байгаа шүү. За тэгээд утаснуудаа үзье гэвэл Mobicom-ын салбарууд дээр очиж болж гин. За Mobicom цэгмэн рүүгээ ороо та 500 мянгаас 2 сая төгрөгийн үнэтэй байгаа утсандаа сонголт хийж болж гин. Mobi app-аараа бас орох боломжтой байгаа. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар Better for All гэсэн уриатаагаар цэтгээр утсаараа Mobicom хамтран аялагч байна. Баярлалаа. За сонсдог урлагийн нэвтрүүлэг радион 3 дугаар студиэс урлагийг мэдрээ их суриатагаар сонгодог урлагийн болонгаар өнөөдөр бид тээр киноны хөгжмөнүүдийг онцолж байгаа. Тэгэхээр өнөөдрийн сонгосон дууны хувьд та хоёр дөнгөж сая энэ өнгөрсөн даваа гарагт кино ертөнц болонгаараа сонсдог урлагийнхаа кино ертөнц болонгаараа би ярьж өгсөн штэ амьдрал чамд хэрвээ амтд жорж өгвөл гээд ийм ансрал Netflix-ээр алж яана гэдэг. За тэгвэл энэ сүулт хийд болоод байгаа киноны гол дүр тоглосон жүжигчин дуучин Аюугийн дуулсан чамд би зүрхээ өглөө гэдэг дууг онцлож сонгож авсан байхгүй юу? Энэ би тэр киноноос ч болоод одоо тэр Солонгос энэ цувралуудыг бүр үзэх гээд штэ. Одоо ахаад нэг үзэх кинотой болчлоо. Тэгээд тэр бас ямар юмны 88 блэ? Дурсамж 80 1980. Тэгээд ингээд одоо баах юмнууд үзэхэр болчих. Та ардаа бас ер нь бол яг тийм сэтгэлийн хөдөлгөөн ихтэй юм байхгүй юу? Тийм учраас та энийг бол үзээд уйлна. Би бол батараа мэдчихэв. Бас нулимтайгаа ойлдол үздэг шүү дээ. За тэгээд Crashland кино маань өөрөө нийт 29 дуу бүхий 2 CD-тэй. За тухайс нэг уран бүтээлч одоо хөгжмөндөр нь бол ажиллаагүй. Харин энэ киноны онцлог нь юу вэ гэхээр олонний танил алдартнууд яг тэр хайр дурлалын хэсгүүдээр явдаг дууг нь дуусан байгаа байхгүй юу? Ингээд бүр ингээ алдаршуулсан. За Аюу бол өөрөө өмнөддөө маш алдартай хүлээн зөвшөөрөгдсөн дуучаан. Гэхдээ 2014 оны Bell Ami гэдэг киноны дууг дууснаас хойш өөр киноны саундтрак ерөөсө дуулаагүй байж хагаад Crashland on You киноны дууг дуулсныг нь шүтэн бишрэгчд нь бол их баяртайгаар хүлээн авсан гэж интернетэд бол бичсэн байна лээ. За энэ дуу киноны яг ямар хэсэгт явдгийг би ярьж өгье заяа. Тэгээд өргөжлүүлээд үгийг нь уншихаар та бүр яг гол дүрийн бүсгүй маань юу мэдрээд байгаа, дотор нь юу болоод байгааг зүгээр л мэдрэгдэнэ. За гол дүрийн бүсгүй маань одоо нөгөө гол дүрийн залууга арчилсан солонгосын залуустай хамт ингээд нутг руу нь буцаагаад өдөж байгаа хэсэг дээр энэ дуу явдаг байхгүй юу? Тэгээд энэ айгүй хөөхөө. Одоо тэнцээч ингээд өмнөд солонгосын бүх юм хаалттай штэ тий. Тэнгүүт тэр нэг юм 5 цэрэг байдаг байхгүй нэг айгүй хөөхөн зав. Тэнгүүт тэр арчилсан тэр 5 цэрэгийн нэг нь болохоор амар нөгөө нэг бүгдээ бүр дээр үед гарч исэн лаглаг одоо нөгөө өвлийн харийн дуу мууг үздэг заяа. Тэр нөгөө нэг жүжигчний ингээд таньдаг болсон. Нөгөө өвлийн харийн дуугийн гол дүрийн жүжигчнтэй ингээд уйлцгол ингээд бүр мөрөөдлөн за. Тэгээд тэр чинь ингээд өөртөө ч хүссэндээ даалгавраар тэгээ баг санамсаргүйгээр шахуу ингээд өмнөдөд ирчихэж байгаа штэ. Тэгээд явхаас өмнө ингээд бүгднгийнх нь хүслийг ингээд бэлэг өгж байгаа байхгүй юу те. Манай хүүхэн Үлийн хайрын дуугийн залуу чи хэмлээ хангтай нүлөө юу нүлээ тэр чинь хүүхний яриад байна. Йоо таастай айгу урамгүй юм байна ёо. Шипа юм аа. Яа, тэрээр ямаа гэдэг юм. За тэгээд нөгөө нэг гэр гол дүрийнх нь хүүхэнтэй ингээд уулзуулж муулзуулаа. Тэгэд манай киноны гол дүрийн хүүхэн чи яг кинон дээрээ мангар баян хүүхэн байхгүй юу? Бүр солиотой баян хүүхэн байхгүй юу? Тэгээд тэр арчилсан солонгос ч жижигнээс ч байсан. Арчилсан солонгост очоо бүр ингээд тэ юу идэж уугаа яагаад байгаа юм бэ те. Тэгээд бас амьдрал үзэж байгаа. За тэгээд яг энэ төгсгөлийн хэсэг дээр одоо тэр хэдийгээ өдөж явуулж байгаа хэсэг дээр гардаг дуу юм байгаа. Тэгээд дээрэс нь одоо энэ нөгөө нэг энэ дуугийн дуулсан тэр Аюу гэдэг байгаа дуучин маань хайрын тухай маш уянгалдаг тийм зөөлөн мэдрэмжтэйгээр өгүүлсэн энэ дуу өмнөд солонгосынхоо чартуудад шууд нэгдүгээр рүү орсон. Ерөөсөө шууд нэгдүгээр рүү орсон. За би одоо шүлгийн дууных нь үгийг уншиж өгье. За манай найруулагч нэг жоохон яхаа өгдгөр энэ бүр үнэхээр гоё үгтэй мэлээ. За энэ үгийг ингээд сонсоод тэгэнгүүтээ та яг ингээд бүр энэ кинонд шууд орон заяа. За би одоо жоохон чангалаад байгаа. За дэвсэж өглөө. Чамд өгөх юу ч үгүй би чинь
чамд би зүрхээ өгье гэж амлалаа. Буцаагаад өгөх юу ч байгаагүй надад. Эвлүүлээд хэлэхэд ч үг цөөхөх байлаа. Сайн уу гэдэг үгийг чинь сонсохдол сэтгэлийн минь гүнд дурлал асаж байлаа. Зүрхээ чамд аваад өгвөл дурлсан сэтгэлийг минь чи ойлгох болов. Хорвоогийн зол учрлаар бид учирч биедээ дурлсан. Хүний хорвоогийн жамыг сөрөөд чи гараас минь чанга гэрч натгсан. Ганцхан чамдаа жаргалыг хүсэж гарцаагүй жаргалыг хамтдаа эдлэгсэн. Хүндхэн өдрүүдэд дэргэд чинь хань болж хүний биш чиний дэргэд жаргахсан. Царайг чинь харах өдрөө тэсэн ядан хүлээж чамаас ирэх мэдээг твчин ядан суун. Учрах тэр баярт өдөр ирэх хүртэл өөрийг чинь хүлээсэн би эндээ байж байгаа. Хүсээд ч авч болохгүй холын холд байгаа чамд хүслээ би загтал болгон илгээлээ. Зориод ирэх өдөр чинь зөвхөн чамаагаа гэж гараас чинь чангатгаад хизээч дэрэгдээсээ явуулахгүй. Тэнцэн хоёр ингээ солонгостойгоо хоёр чинь би бинийг ингэж амар санаж байгаа байхгүй юу? Сая нөгөө Монголд манай галт тэрэгний өмнө авахсан зураг нь бас гарлаа. Наадах чинь ингээд нөгөө нэг галт тэрэг түр эвдрээд тэгээ ингээд нөгөө нэг гадаа гараад суудаг байхгүй юу? Тэр хэсэг нь юм байгаа. За ингээд романтик хайрын тухай өгүүлэх энэ киноны зураг авалтыг Өмнөд Солонгос, Швейцар, Монгол улсуудад хийсэн. За тэгээд тус кино дэлхийд дахин алдартай болохын хэрээр кинонд ирэх газрууд ч гэсэн мөн олонний анхаарлыг ихээр татах болсон. За манайх одоо уул нь бол яг энэ хоёрын сууж исэн газар шүүгээд тэр нэг одоо яг тэр эн чинь бол миний бодохоор тэр хонхроос өнгөрөөд ингээд туулмуул өнгөрөө ингүүд нэг амар юм тойрог замаар ингээд богоны эхний газраас харахаар артлын сүүл харагддаг штэ. Хонхрын дөрг. Яг тэр хэсэг л байгаа байхгүй юу? Тэр мэрийг одоо ингээд сайхан энэ хоёрын зураг авалт хийсэн газар штэ гэдээ бас ингээд аялал жуулчлалынхан ингээд хүн аваачмаар байгаа байхгүй юу? Уулна. Киноны 4 болон 5 дугаар ангийн зураг авалт Монгол улсад хийгдсэн. Киноны зарим үйл явдлууд Хойд Солонгос улсын галт тэрэгний буудал хөдөө талд байгаагаар дүрслэгддэг учраас уг үзэгдлийг Монголд хийсэн байлээ. За тэгвэл Швейцар улсын Эсэлтвальд хэмээх бяцхан тосгон дох Принц нуурын ирэг дээр төгөлдөр хур тоглож байгаа хэсэг тус кинон дээр гардгаа. Энэ залуу ердөөсөө ч өөрийгөө цэргийн хүн болно гэж бодоогүй. Төгөлдөр хурмаар тоглоод уул нь бол ингээд Швейцарт байжсэн байхгүй юу? Тийм, урлагийн хүн болохоо Швейцарт сураад байжсэн чинь нөгөө нэг ах нь алагдаад тэгээд тэр тэнд чинь угаасаа нэг эсрэг дүрний зөв нөхөр бас байгаа. Тэгээд энэ залуу ер нь бол цэрэг болж ирсэн байхгүй. Аав нь өөрөө угаасаа амар том цэргийн дарга. За энэ хүн нуур нь оюу цэнхэр өнгөөр тунрах ус үзэсгэлэнд альпийн нурууг толдонх модон зогсоолороо алдартай. За Эсэлтвальд хэмээх бяцхан тосгон 400 гаруй хүн амтaalж Крашленд Онью кино цацагдсанаас хойш нилээдгүй хүл хөдөлгөөнтэй газар олжээ. Тэгсэн чинь энэ залуугийн ганцхан удаа тэр тоглосон төлдөр хурийнх нь аяыг зүгээр л ийм яг тухайн цаг мөчид энэ чи би нэгээ танихгүй штэ. Ингээд нөгөө нэг усан ийм нөгөө нэг заваар ингээд одоо усан гоцоор аялж явж байхдаа бүсгүү сонсоод тогтооцсон. Тэгээд ингээд дарсан чи нөгөө залуу чи ингээ гайхаад өөрийнх нь хөвчөн багхгүй юу. Чи энийг ингээ яаж үдээ ингээ бас буу юм болноо. Тэгээд төгсгөлтөн заяа энэ хоёр чи ингээ нөгөө Швейцартаа уулзсангууд тэр Швейцарын өндөр гоё уус одоо манай нөгөө нэг хөвсгөлийг Монголын Швейцар гэж ярьдаг штэ тий. Тэр гоё уус тий ямар гоё эргэлдээл яг дроноор ингээ зургийг авцсан. Яг тэр хэсэг бас тасархаа. За Швейцарын орон нутгийн мэдээллийн хэрэгслийн мэдээлснээр бол өнгөрсөн жил 400 мянган орчим хүн тос нуурыг үзэхээр ирсэн гинэ. Өөрөө энэ тосгон нь 400 хүнтэй заяа. Тэгсэн чинь энэ киноноос болоод яг энэ нуурыг үзгээд 400 мянган орчим хүн энэ нуурыг үзгээд ирсэн. За тэгээ яжсэн чи олон жуулчид ирснээс үүдээд нөгөө хог хаягдал, орчны бохирдол, дуу чимээ те ихсэн учраас оршин суугчид гомдол гаргаж эхэлсэн байгаа. Тэгээд захиалгын шин систем нэвтрүүлээд зөвхөн урьдчилан захиалга өгсөн хүмүүс л энэхүү газарт ирэх боломжтой болсон юм байна. За мөн нуурын ирэг дээр тасалбар борлуулах хэсэг байрлуулад нэг хүнээс ойролцоогоор 5 швейцар франк буюу монгол мөнгөөр 20 мянган орчим төгрөг хурааж авч эхэлсэн гинэ одоо л. Хөө тэр. Одоо энэ яг манай Монгол богонд авахулсан зураг гарч лээ л да. Тийм. Мөн байна. Ядаргаатай нас.
За гоё наа. Энэ киногоо нэг л удаа үзсэн. Тэгээд дахиад эргээд сансан чинь бүр гоё санагдчихлаа. Энэ нэг хэсэг үнэхээр хүн болгон шүүгсэн л да. Тэгээ сая бас бичсэн л нөгөө нэг жээжүүд зураг авалтын хийсэн киноудаас та шуугуулж байна гэд. Ингээд хит хитэн кинонуудыг одоо үзэхээс өөр аргагүй боллоо. Тэгэхгүй бол нэг өдөр яг ингэ студиэс хөөгдөх гээд байна би. Солонгос онлайн гэд кино үзээгүй гэдгээрээ хөөгдлөө яг. Яс үзээ Netflix-дээр байгаа юм гэсэн. Англи сабтайтлтай байдаг гэдэг бол. Тийм л ах бодвол. За энэ үрээд 2025 оны 3 дугаар сарын 19-ний 5 гарагийн сонсдог урлаг нэвтрүүлэг маань радион 3 дугаар студиэс урлагийг мэдрээ гэсэн уриатгаар сонгодог урлагийн болонгаараа шууд хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтраалагчаар Wellness-ийг Wellbe Shop-оос Wellbe Shop-ийг мэн за мөн Better for All гэсэн уриатгаар зэтгийг гар утсаараа Mobicom хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа анжгаа. За баярлалаа. Үргэлжлэл эрхэм сонсогчдаа загварын ихэнд явдаг радио мэдээг хүлээн авч сонсдээ дараа за Яна нэвтрүүлгийнхаа шинэхэн дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. Дэлхийн монголчуудын Angel Radio 88.3